Хей, за сайн уу зөвхөн. За сайн байна уу? Яа, баасан гаргийн бэлэг асуултанд хариулахад бэлнэ. Бэлэн. Билээ. Царайнаас яхнаар цай сүлдэх юм болов? Цай сүлдэггүй. Царийн сайхнаар сүлхэн ч байна, сүлхэхгүй ч гашилж байгаа ч байна. Гэхдээ yung гол нь толгоо ухаан гэж бодож байна. Өөрөө хэрэг царайлаг бай. Тийм ч царайлаг бол биш. Аав ээжтэй бол хөрхөн, тэг хүмүүс бол юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Хэлэх дуртай юу? Би чадна. Амьдралдаа мөрддөг зарчим. Худлаа ярихгүй байхыг хичээдэг, хүнд муу юм хийх байхыг хүсэж байдаг. Бодсон мөрөөдлийнхөө төлөө үнэн ч тэрнийхээ төлөө зүтгэхийг хүсдэг. Цэнгэлийн хөвчний арзмаар юу 75C. C илүү би илүү. Татвар өмдний арзмаар. Дотор өмдний арзмаар би чинь Дженсэн өмд 32 3 өмсдөг гэхэр чинь дотор өмд нь 31 30 юм уу тий? Сунаал орчдөг шүү дээ. 30 29 бол тий? Так татаал тий? Багада зүүддэг байсан хож. Ленингийн дуу. Ленингийн дуу. Бомбара манай байрныхаа бомбара гэж дууддаг гэсэн. Бомбор өгтөөс би чинь. Хамгийн сүүлд авсан бэлэг. Энэ цамцыг авсан. Сая Солонгост нэг найз тоглолтоор очиод маа найзын цамцыг бэлгэлсэн. Өнөртөө бас биеийн тас. Анх танилцсан хүнийхээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Хамгийн түрүүнд өмссөн хувцсыг хардаг. Цэвэрч байдлын. Пластик мэс заслын талаар юу гэж боддог вэ? Яг өөрөө олол хийлгэн гэж боддгоо. Гэхдээ хийлгэж байгаа хүмүүсийг бол буруутгахгүй. Яа гэвэл өөрөө өөртөө таалагдж амьдарч ивэл болохгүй юм бол байхгүй. Ер нь болно шүү дээ. Эрэгтэй хүмүүс ер нь яшигтөө, эмэгтэй хүмүүс бол хийлгэхэд зүгээр угаасаа одоо бол шал өөр нийгэм гоё орчин үеийн юм чинь тэр бол чөлөөтэй хамгийн гол нь эрүүл мэндтэй аюу гоо зөв таатай нөхцлөл хийх хэрэгтэй. Дэлхийн одтой айл нэг хүнтэй болцох тийм завшаа болтвол хэнийг сонгох вэ? Selena Gomez, Ariana Grande. Ben Affleck. Би өндөр жин. Миний биеийн өндөр 1.72 м. Тэгээд жин 75 байх шиг байсан шүү сүлд үзэхэд. Биеийн жин 47 кг, өндөр 1.54 57. Хамгийн их айдаг зүйл. Хамгийн их айдаг зүйл хайртай хүмүүсээс хагцах гэдэг хамгийн амар зүйл байх л гэж боддог. Ер нь харанхуугаас айдаг, ганцаараа унтж чаддаг уу, сүмснээс айдаг, бүх юмнаас ер нь айдаг. Та ганцаараа байхаас ганцаардлаас бас их айдаг. Эротик кино тоглох санал ирвэл яаж хүлээж авах вэ? Тоглохгүй. Залуу байгаа юм чи өстэй янз бүрийн юм л хүчээ үзхийг л угаасаа бодож явд юм чин тэгэл болохгүй юм байхгүй. Гэхдээ намайг авахгүй те. Залуу насны хамгийн сайхан зүйл нь юу юм бол? Хамгийн сайхан зүйл нь ирч хүчтэй байдал. Хамгийн их ашигладаг сул үг. За. Гэж сайн ашиглачлаа. Өөртөө худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл. Их сургуулаа төгссөн маань юм уу да? Боловсрал юм болов? Хизээ юунд хамгийн ихээр харамсаж байсан бэ? Санахгүй байна. 1947 оны хавар. Дайнд найзгаа алдчихад. Нэг харамсан зүйл одоогор бол байхгүй. Онлайн ертөнцид хэрэг цагийг өнгөрүүлж байна. Үзэл бодлоо хуваалцаад байж идэг. Гэхдээ ер нь бол актив. За ер нь нэлээд их цагийг өнгөрүүлдэг те. Хэрвээ дуучин болоог бол дуучин блог бол цэргийн хүн болох байсан баг. Хэрвээ сэтгүүлч болоог байсан бол сэтгүүлч алоог байсан бол баг шалах байсан баха. Зургийн хамгийн анхны үнсэлт хизээ байсан бэ? Хамгийн анхны үнсэлт маань амар шууд сандаг те. Хамгийн анхны үнсэлт бол 2007 оны 6 сарын 26-нд байлаа. Энэ маань бол энийг бол яг санаж байна. Яагаад ч мартахгүй үнэхээр сайхан байсан. Ямар үнсэлтний юм бол ихгүй. Орол гэр. 8 гараа ингэдэг. Яг одоо ямар нэг амьтныг дүрсэлж үзүүлвэл мяу мяу. Караоке дараад хамгийн түрүүнд дуулдаг дуу. Өөрт минь хэлэх гэж юм лаач. Монгол ээж. Очиж үзсэн газруудаас хамгийн гоё газар нь хаана байсан бэ? Хөвсгөл далайн. Энэ 100 хамгийн анх удаа очиж үзсэн. Сингапур гоёсэн ер нь. 3 үгээр өөрийнхөө хэв маягийг тодорхойлбол хөвгчлээ. Нийтч. Имэгцэгцгөө. Хөдөлмөрч. Үнэнч. Авьяастай. Вау. Хамгийн анх цалин авч хийжсэн ажил Монгол телевизийн хүүхдийн нэвтрүүлэг хөтлөжсэн. Би олон улсын хүүхдийн найрамдал төвийн багш байлаа. Хэдэн төгрөгөөр цалинждаг байсан бэ? 2350 билүү 3150 шагнал авдаг байсан. Тэр үед чинь хагас сарын 180 мянга төгрөг аваад. Бурхан минь. Хийх дургүй ажил юм хиндүүдэх. Хэцүү хүнд ажиллах, ногоон дээр ажиллах хэцүү юм байлаа. 3 өдрийн зуны халуун наранд зэрлэг зулгааны зүгээр үнэхээр секси. Дараах миний хэлэх сэтгэл хөдлөлүүдийг одоо нөгөө эмошнуудыг нүрээрээ илэрхийлж үзүүлэх юм.
Баярлсан. Гомцсон. Гайхсан. Айсан. Гойсон царай. Өхөртөн царай. За залуустай хандаж нэгэндээ урам өгч аваарай. 2016 он бол тэгш тоогоорооч тэр ер нь бол маш чухал жил. Тийм учраас бүгдээрээ хамтдаа энэ жилийг бол хүчтэйгээр хөдөлмөрлөцгөөе. Баасан гарагийн бэлэг төсөөлөнд маш амжилттай хариулсан Цэнгэлдээ баярлалаа. Асуусан та нарт бас баярлалаа. Тэстүүд дэргээд уулзъя. За тэгээ уулзцгаая.